Хүн төрөлхтний түүхийг 3797 хүртэл зөвнсөн агуу зунч Нострадамус. Хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон бүхий л томоохон гол үйл явдлуудыг хэдэн зууны тэртегээс урдаас таан хэлж зөвгөнлөө үлдээсэн алдарт зунч Нострадамус өөрийн цаг үеэс хол дөрүүлсэн нэгэн байв. Тэр далдыг харагч зунч байсан төдийгүй авууга эрдэмтэн яруу найрагч, философч, хиймч, эмч, одон оронч, зурхаан ухаанд төгс байсан гэдэг. Францын зунч эмч Мишель Нострадам буюу Нострадамус 1503 оны 12 дугаар сарын 14-нд Францын өмнөд хэсгийн Сен-Реми-де Прованс хэмээх жижиг хотод ирээдүйн үйл явдлыг зөвгнөн хэлэх онцгой чадвартай гэгддэг эртний Исахар удмын еврейн гэр бүлд мэндэлжээ. Түүний өвөг дээдсүүд нь Рене болон Калабриски герцогийн ордны домч нарын зэрэгцээ өндөр боловсралтай баян чинээлэг хүмүүс байсан гэдэг. Ирээдүйн зунчийн эцэг Жон де Нострадам Нотратч, өвөө нь Пер де Нострадам, өвөг эцэг Давин де Каркасон нар нь худалдаа эрхэлдэг байжээ. Христийн шашинд итгэгч эцэг их нь хүүгийнхээ боловсролд онцгой анхаарч тоо болон эртний еврей ба грек хэл зааж өгчээ. Нострадам өөрөө ч суралцах чадвар сайтай нэгэн байв. 14 настайдаа Нострадам Авиноны их сургууль бакалаврын курст суралцахаар элсэн орж, одон орон зурхай байгалийн шинжилэл, утга зохиолын чиглэлээр суралцаж байлаа. Тэр мөн философи судалж дэлхийн нарыг тойрон эргэдэг тухай онолыг илэрхий дэмжиж байжээ. Түүнийг сургуультай орсноос хойш 1 жил гаруун дараа тахал өвчин дэгдэж сургууль нь хаалгаа барихад тэр Авиноныг орхин явахаас өөр аргагүй болжээ. Нострадам Авиноноос гарсны дараа 1521 оноос хойш Биедан эмийн ургамал судалгаа хийж өвчтэй хүмүүст шинжилгээ хийн Францын хөдөө орон нутгаар 8 жилийн турш тэнүүчлэн явжээ. Дараа нь 1529 онд Нострадам Монпельийн их сургууль ангаахын чиглэлээр докторийн зэрэг хамгаалахаар ангаахын факультетэд элсэн оров. Тэрээр суралцах хугацаанд гар аргаар бэлтгэсэн юм хийж худалдаалдаг. Багш нарыгаа маш ихээр шүүмжилдэг байсан зэрэгээсээ болж сургуулаасаа хөөгдөх дээрээ тулжээ. Гэсэн хэдий ч зарим хэвлэлийн газар сурвалжлагч нар хожим нь түүнийг жинхэнэ эмч гэж дуудах болсон билээ. Сургуулаасаа хөөгдөх шахсан Нострадам үргэлжлүүлэн эмчийн ажиллаа хийсээр байсан бөгөөд тахал өвчнөөс хамгаалагч гэгддэг сарнайн эмээ бүтээснээрээ алдартай болжээ. Энэ бүхний эцэст 1534 онд Нострадам докторийн зэрэг хамгаалсан байдаг. Тэнхмийн профессорууд түүнийг жаахан таагүйхэн угтсан ч оюунлаг сэтгэлгээнд нь найр тавихаас өөр аргагүй хурч бүгд хүлээн зөвшөөрчээ. Мишель энэхүү сургуульдаа үлдэн багшилж байсан хэдий ч зөөнч сониуч зан түүнийг зүгээр сулгасангүй. Чухам энэ үеэс эхлэн түүний овгийг Нострадамус хэмээн латинаар бичдэг болжээ. 1531 онд Нострадамус сэргэн мандалтын үеийн тэргүүлэх эрдэмтний нэг яруу найрагч Жюль Сезар Скалигерээс Ашин хот руу хүрэлцэн ирэхийг урьсан цагтл хүлээн авчээ. Скалигер бол Европын тэргүүний сэтгэгч, философч, яруу найрагч, утга зохиолын нэрт шүүмжлэгч байв. Тэрээр залуу эмч Нострадамусыг Ашин хоттой урьж, Нострадамус ч тэндээс урьшихаар үлдсэн байна. Энэ үеэс л яруу найрагчийн нөлөө залуу эмчид тусч, хожмын алдарт зөгнлүүдэд дөрвөн мөртөөр шүлэглэн бичих болжээ. Ажил нь бүдэмжтэй байж ашиг орлого нэмэгдсэн байна. Нострадамус Ашин хотод Адрет Лужажак хэмээх нэгэн эмэгтэйтэй гэр бүл басан бөгөөд түүнд 2 хүүхэд төрүүлж өгчээ. Гэвч түүний аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Харамсалтай нь Ашин хотыг тахал дайрч эхнэр хүүхдүүд нь нэрвэгдэжээ. Нострадамус Европод тахлын үеэр олон хүнийг эмчилсэн ч өөрийн эхнэр хүүхдээ аварч чадаагүй юм. 1537 онд түүний эхнэр хүүхдүүд нь тахлын улмаас таалал төгсөв. Ингээд эмчийн нэр хүн дунаж эхнэр хүүхдүүдээ аварч чадаагүй байж биднийг яаж аврах вэ гэлцэх болжээ. Энэ үед түүний амьдралын хамгийн хүнд хэцүү үе байсан гэдэг. Тэр Скалигертэй муудаж талигач эхнэрийнх нь хамаатнууд эхнэрийнх нь инжийг нь буцаан авахар шүүхэд өгсөн байна. Гэвч зовлон үүгээр дуссангүй. Хагцал зовлон үзсэн Нострадамус аргагүй нэрхэнд Ашинаас сэмхэн гарч аяллаа үргэлжлүүлэн Лотаринг, Нидерланд, Итали хүртэл хэрэн хисч бадарчлан явжээ. Чухам тэр үеэс л Нострадамусын бэлгийн мэлмийн нэгдсэн бах хэмээн зарим судлаачид үздэг. Улмаар тэр 1545 онд нутагтаа буцаж ирээд Мерсел хотод гарсан тахлын голомттой тэмцэх ажилд нэр чимд Луис Сэрэд тусалснаар Салон де Прованс болон Айксен Прованс зэрэг томоохон бүс нутгуудад тахал өвчнийг цааш дэгдэхээс сэргийлж чаджээ. Авууга эмчийн алдар суу Франц даяар тарж шашны харгас шүүгч түүнийг хөндөж чадаагүй юм. Ингээд гайхалтай авьяаслаг эмч байсных нь хувьд түүнд Айксен Провансын парламентын зүгээс бүх насаар нь тэтгэмж олгохоор болсон гэдэг.
Түүний бүтээсэн эм бэлдэмлүүдийн гайхамшигт хүч чадлын тухай домог мэт яриа олон байдаг ч гэлээ. Тэрхүү шидэт эмийн жорн уламжлалт эмчилгээнд өнөө хүртэл хадгалагдаж ирээгүй нь харамсалтай. Ийхүү алтан гартай эмч байсан түүний ирээдүг зүгнэн харах чадвар болон одон орон зурхаачийн авьяас нь тун санамсаргүй илэрсэн гэдэг. Нар сар од гарагсын хөдөлгөөнөөс үндэслэн ирээдүг унших арга техник буюу зурхаа нь 16 дугаар зууны үед ангаах ухаантай салшгүй холбоотой шинжлэх ухаан тооцогдож байв. Зурхаа болон ангаах ухаанаар хүний биеийн бүх ил хэсгийг од эрхэс эрхшиж байдаг. Жижиг ертөнц болох хүний бие аврах том одод орчлонгийн орднуудад харгалзаж нөлөөнд нь автаж байдаг хэмээн үзэж байжээ. 1547 онд Нострадамус Салон де Прованс зурхаачийн ажлаа хийхээр суурьшиж Эн Понсер Жиме хэмээх баян бэлэвсэн эмэгтэйтэй гэр бүл болж 3 охин 3 хүү нийлсэн 6 хүүхэдтэй болцоожээ. 1556-аас 1567 оны хооронд эхнэрийнхээ хамт Адам де Крапонигийн зохион байгуулсан томоохон ус сүвгийн төсөлд хөрөнгө оруулалт хийж, усны гажигдалд орсон Салон де Прованс болон ойролцоох Де ла Крау цөлийг усжуулах зорилгоор Крапони сувгийг бий болгож Дюранс голыг урсгажээ. Нострадамусын гэр бүлийн сүлд дээр хар бүрэгдийн 2 толгой, улаан дэвсгэр дээрх алтан цаграг байдаг бөгөөд сүлд дээр Соли Дио буюу латинаар цорын ганц бурханд хэмээх бичиг байдаг аж. Энэхүү сүлд Нострадамуст өвлөгдөж ирсэн үү? Эсвэл 1534 онд докторийн зэрэг хамгаасныхаа дараа тусгайлан бүтээсэн үү гэдэг нь тодорхойгүй байдаг. Бүрэгдийн толгой нь өвчнөд тэмцэх эмчийн дуудлагыг илэрхийлж байгаа хэмээн тайлбарлагчид үздэг. Харин цагиргыг ямар учиртайг нь тайлбарлаж чаддаггүй. Гэхдээ Нострадамус загалмайтны шашинд өргөн хэрэглэгддэг нарыг бэлэг тэмдэг болгон ашиглаж байсан хэмээх таамаглал нь үнэнд илүүтэй ойртдог. Нострадамус эмч болсныхоо дараагаас л одон орон сонирхдог басан тухай намтар дээр нь бичээстэй байдаг ч түүнийг бүр дунд сургуульд байхад нь бяцхан одон оронч хэмээн нэрлэдэг байсан гэдэг. Тэрээр нэгэн удаа 2 тоорооны хувь заяаг хэлжээ. Цагаан тооройг чон хэднэ, харин хар тооройг нь оройн зоогонд очно хэмээн хэлж байв. Үүнийг сонссон тоорооны эзэн нь цагааныг нь хоолны ширээнд илгээхээр шийдсэн ч чононд бариулж өргөжээ. Ингээд хар тоорой нь яалтчгүй зоогийн ширээг чимсэн байдаг. Түүнчлэн Италид аялах үеэрээ папын ширээнд залуу лам Фелис Прети суун хэмээн урьдчилан хэлж байжээ. Гэхдээ түүний зөвгөнлүүдийн дундаас Францын эзэн хаан 2 дугаар Генрихийн үхлийн талаар хэлсэн ихээхэн алдарт хүргэсний дээр түүний хүлээн зөвшөөрөх олжээ. Нострадамусын зөвгөнлийн ихэнх нь Европын улс төрийн ирээдүйтэй холбоотой байдаг. 1555 онд Нострадамус Ер бусын зөвгөнлүүд хэмээх анхны одон орны тухай номыг хэвлүүлжээ. Тухайн номны эхний хэсэгт 30 гаруй жил уйггүй цуглуулсан гоо сайхны болон хоолны жорнуудаа эмхтэгсэн бол Центури хэмээх 2 дахь хэсэгтээ дэлхийн ирээдүйн түүхийг 400 орчим дөрвөн мөрт шүлгэлсэн хэлбэрээр зөвгнөн хэлжээ. Тиймдээ ч Центури өнөө хүртэл хүн төрөлхтний анхаарлыг татсаар ирсэн билээ. Центури хэмээх бүтээлийнхээ өмнөтгөлийг ууган хүү Сезартаа зориулан бичсэн гэдэг. Нострадамусын хүн төрлөختөнд бичиж үлдээсэн Центури хэмээх дөрвөн мөртүүдийнх нь эмэгтгэл 400 гаруй жилийн турш олон орны хил дээр тасралтгүй хэвлэгдсээр байгаа цөөн хідэн номны нэг билээ. Гэхдээ түүний зөвгөнлийн ном анх гарсан даруйдаа л олонний анхаарлыг татаж хүмүүс гар дамжуулан унших болсон ч өөрт нь таагүй зүйл авчирдаг байсан гэдэг. Нострадамусыг зарим нь галзуу солиотой гизгээж түүнийг буруутхан цээрлүүлэх гэсэн хэсэг католик тариачдаас арай хэм алтарч байжээ. Түүнийг ямар шинжлэх ухааныг амьдрал дээр туршаад байгаа, хэрхэн зөвнөж хэлдэг талаар нь дээд түшимлүүд Парист очиход нь байцаах гэж байгааг мэдээд тэрбээр Салон де Прованс руугаа нэн даруй буцаж 1556 онд Итали руу явжээ. Ийхүү хэрэн хэсж явахдаа ирээдүг зөвгнөн хэлсэн зөвгөнлүүдээ гаргасаар байв. 1558 онд Нострадамус Центури бүтээлийнхээ төгсгөлд 2 дугаар Генрих хаанд хандан сануулга өгсөн байжээ. Тэрбээр Генрих хааныг ертөнцийг эвээгч хэмээн нэрлээд 100 жилийн дараах хүн төрлөختний түүхийг хаанд нэхэлсэн гэдэг. 1559 онд нас орсон хаан алдарт зүнчийн захиастай танилцж амьдсан хэсэг нь тодорхойгүй байдаг. Ном нь гарснаас 4 жилийн дараа буюу 1559 онд Францын хаан 2 дугаар Генрихийн золгүй өхлийг яг таг зөвнөж хэлсэн нь батлагдмагц Нострадамусыг Ер бусын хүн болохыг нийтээр хүлээн зөвшөөрчээ. 2 дугаар Генрих хааныг нас орсны дараа Талигаачийн эгчийн урилгаар Нострадамус 2 дугаар Генрихийн эхнэр Екатерина Медичи хатан хаантай ордонд нь уулзжээ. Мөн тэр онд нь Нострадамусыг 9 дугаар Карл хааны хувь туургийг хэлж өгөхийг шаардсан хэд хоног гэрийн хорионд оруулжээ. Тэрбээр ямар хариулт өгсөн эсэх нь мөн л тодорхойгүй байдаг. Харин 1564 онд хатан хаан Екатерина Медичи болон 9 дугаар Карл хааны ордонд уригдж ордны донч зөвлөгчөөр томилогдсон юм.
Гэвч ордны домчоор томилогдсноос 2 жилийн дараа гэгэрлийн хутгийг олсон их зөнчийн зүрх нь хагарч 63 наснда таалал төгссөн байдаг. Нострадамус хүн төрлөختний түүхэнд тохиолдох хамгийн чухал томоохон үйл явдлуудыг өөрийн 90 үеэс хойш 3000 жил буюу 3797 хүртэл зөвгөнсөн гэдэг. Тэрбээр 1607 онд Кеплерийн үндсэн суурийг нь тавьсан орчин үеийн одон орон хэмээх шинжлэх ухаан гарч ирэх тухай зөвгнөхдөө 1607 онд хориотой ном судалдаг одон орончдын тоо өснө хэмээн зөвгнөж байсан бол Орос болон түүний холбоотнууд Шведийн эсрэг өдөөсөн 1700 оны дайн, 1727 оны Персийн задран уналт, 1792 оны Францын агуу хувьсгал, Орос руу хийсэн Наполеоны аян дайн, 1848 оны Европын хувьсгал, Гитлер ертөнцөд мэдлэх, Наполеон Гитлерийн хүчирхэгжилт, дэлхийн 2 дугаар дайн зөвлөлт холбоот ус үүсэх болон задран унах, нисдэг төмөр шувууд тэнгэрээр нисч үхлийн галаар тургина гэд олон үйл явдлуудыг зөвнөн хэлсэн биелэлээ олсон байдаг. Мөн секундэд 37 миль хурдтай астероид сансраас харван ирж дэлхийг Атлантын далай хавцаа мөргөнө. Хойд ба Өмнөд Америк мөн баруун Европ, Хойд Африкийн эрэг дагуу газар хөдлөнө. Цөмийн өвөл болж эмх замбраагүй байдал гарч сүүрэл уналт үргэлжлэнэ. Дэлхийн хүн амын 3/1 устж зөвхөн 2 тэрбум үлдэнэ гэжээ. Гэхдээ Нострадамус ингэж хэлээгүй байж ч мэднэ. Түүний зөвгөнлийг Паллас ингэж тайлсан байдаг. Дэлхийн астероидтай мөргөлдөхөд сансрын том сүрэл гарч болзошгүй тухай ус төрөгчийн бөмбөгийн эцэг эгддэг Тейлор үргэлж сануулж байв. Тэр Америк нэгдсэн улсын хэд хэдэн ерөнхийлөгчөд хандаж дэлхий дээр астероидын эсрэг хамгаалалтын систем байгуулахыг шаардаж байжээ. Эртний Египтийн соёл иргэншил их үерээс болж мөхөх байсан ч усжуулалтын хамгаалалтын систем агуу соёл иргэншлийг аварчээ. Эртний Египт үерээс бус харин боолчуудын бослогоос болж мөхсөн юм. Тэд 70 жил төр барьсан байдаг. Гэхдээ дэлхийн соёл иргэншилд астероидоос илүү аимшигтай аюул одооч занал хийсээр байна. Энэ бол байнга л энд тэнд гарч байдаг харгислал, хэрцгийлэл, алан хядлах, халдвар төвчин тахал юм. Фашизм, коммунизм Европ, Азийн хөгжлийг 100 жил ухраасан гэдэг. Берлиний хам нурах үйл явц 9-р сарын 11-ний террорист халтлага гээд өөрийн цаг үеэс асхвал ирээдүг нүдээр үзсэн мэт зөвнөн хийсэн гэгддэг Нострадамус юуны төлөө 1000 гаруй зөвгөнлийг бичих болов гэдг нь одоо ч тайлагдшгүй нууц хэвээр. Түүний зөвгөнлүүд нь дундад зууны үеийн Франц хэл болон латин хэлээр холон бичигдсэн байдаг нь тайлж уншихад нэн төвөгтэй болгодог гэлцдэг. Нострадамус аливаа зүйлийг ямар нэгэн зүйлээр төсөөлүүлэн нууцлан хэлсэн байдаг нь хачирхалтай. Нострадамусын зөвгөнлийг тайлах гэж оролцсон хүмүүсийн хэдэн мянган бүтээл байдаг хэдий ч зөнчийн бүтээлийг бүгдийг нь тайлсан хүн хараахан байдаггүй. Агуу зөнч Нострадамус өөрийн үхлийн огноо цагийг хүртэл урьдчилан хэлсэн гэдэг. Түүний туслах шавь нь орой явахдаа маргааш үртэл баяртай гэхэд тэр маргааш үүрээр би байхгүй болно гэж тайван хариулсан гэдэг. Энэ Нострадамусын эцсийн зөвнөл байжээ. Түүнд зориулсан хөшөөн дээр од эрхсийн нөлөөгөөр бурхнаас илгээсэн дохоогоор ирээдүг хэлж чадсан алдарт Мишель Нострадамус энд нойрсож байна хэмээн бичсэн байдаг. Түүний зөвгнөл одоо ч шиш хилээд аран биелсээр л байгаа гэдэг. Сохорхой зөвгөнсөн алдарт зөнч Вангагийн түүх. Болгарын алдарт зөнч Ванга хүмүүсийн хувь заяа, өнгөрсөн болон ирээдүйн талаар бүгдийг мэддэг байсан гэдэг. Харин хүмүүс тэр бүр түүний талаар тийм ч их зүйл мэддэггүй. 1911 оны 1-р сарын 31-нд Османы имперт одоогийн Македон улсын Фанде Савчева хэмээх тариачны гэрт шүн дунд нэгэн охин мэндэлжээ. Тэр охин маш бие султай төрсөн бөгөөд түүнийг хинч амьдрна гэж бодоогүй ажээ. Харин тэр 2 сарын 26-нд анх удаа уйлжээ. Эцэг их нь баярлаж грекээр сайн мэдээ тээгч гэсэн утгатай Вангалия хэмээх нэр өгчээ. Охиныг 4 настай байхад эхэн төрхийн хүндрэлээр нас орж түүний амьдрал бэрхшээл хүнд хэцүү байдлаар дүүрэн байв. 1-р дайн эхлэхэд аав нь цэрэгт явж охин хөршүүдийнхээ хараанд туссан юм. Дайн дууссаны дараа эцэг нь фронтоос ирээд дахин гэрэлсэн байдаг. Ванга хүүхдүүдтэй тоглохдоо янз бүрийн тоглоомыг өөрөө санаачилдаг байв. Түүний 11 настай байхдаа зохиосон сохор болж тоглох тоглоом нь эцэг эхийнхэн санааг зовоож байлаа. Тэр нь ямар нэгэн зүйлийг нуучгаад нүдээ тасанаад тэмтчин хайх тоглоом байв. 1923 онд болсон их салхи балчирхан Вангагийн амьдралыг бүтнээр нь өөрчилсөн юм. Ванга 2 үеэлэгчийн хамт тосгон руугаа буцаж явдал тэнгэрт сонин үйл үүснээ хурдан ойрцоор хуй салхи болж Вангаг хийсгэн авч оджээ. Цагийн дараа гэрийнхэн түүнийг гэрээсээ 2 км зайтай мод чулуунд дарагдан хээр хэвтэж байхад нь олсон байна. Тэрбээр нүдээ нээх гээд чадсангүй. Нүдэнд нь чигчсэн шороо нүдийг нь өвтгөж байлаа. Эмч нар ч ардын домч нар ч охины харааг аварч чадсангүй.
Тэрбээр сэтгэлээр маш их унаж, их залбирч байсан ч үр дүн гарсангүй. 1925 онд эцэг эхэн түүнийг Земун дахь хараагүй хүүхдийн асархад өгөв. Сербид тэр 3 жил болохдоо юм нэхэж ойд шидэх, хоол унд хийхэд суралцсан байна. Тэнд тэр Сэхэтэн гэр бүлээс гаралтай залуу хүүтэй учирч хайр гэдгийг анх мэдэрчээ. Тэд гэрлэхээр шийдсэн боловч хойд эхэн нас орж эцэг нь гэртээ эргэж ирэхийг тушааснаар тэдний төлөвлөгөө нь орсон юм. Ванга гэртээ эргэн ирээд аавдаа тусалж дүү нараа хүмүүжүүлж байв. Хэдийгээр орон гэр нь ядуу зүдүү байсан ч Вангагийн хүчинд цэвэр цэмцгэр байсан гэдэг. Вангагийн гоц авьяас шууд илрээгүй юм. Тэрбээр найз охидтойгоо баг байхаас мэргэлдэг байжээ. Ингэхэд Вангагийн хэлсэн зөвгөнсөн бүхэн ихэнхдээ биелж байсан ч хүмүүс түүний гоц авьяасыг бүрэн мэдээгүй байсан юм. Тэрбээр заримдаа муу юм зүудэлж тэр нь биелээд байх юм гэж гомдолдог байсан гэдэг. Энэ нь түүний гоц авьяас илэрхийн эхлэл байсан бололтой. Нэг удаа аавынх нь хариулж байсан сүргээс нэг хонь алдагджээ. Аав нь хоньны төлөөсөнд өгөх мөнгө байхгүй тул ихэд ууртай гэртээ иржээ. Гэтэл Ванга түүнд хоньыг Манасинкова тосгоны нэг хүн хулгайлсан гэж хэлээд тэр хүний төрх байдлыг ч нарийн тодорхойлж өгчээ. Гайхсан аав нь үүнийг хэрхэн мэдсэнийг асуухад Ванга зүүдэлсэн юм гэжээ. Аав нь охиныхоо хэлсэн тосгонд очиж нөгөө хүнийг хайж болоод үнэхээр л хонио буцааж авсан байна. 1940 он Вангагийн гэр бүлийнхний хувьд их хүнд жил байлаа. Ванга уушигны өрөвслээр өвдөв. Өвчин түүнийг хэвтэрт хадаж тэр босох найдваргүй байсан боловч тодорхой хугацааны дараа хөл дээрээ босжээ. Дүүнер нь бүгд өвчин оросон бөгөөд удалгүй аав нь өвчнөөр нас оров. Ингээд хүүхдүүд сохор зоосчгүй бүтэн өнчирч үлджээ. Хамгийн том эгчийн хувьд бүгдийг дааж үлдсэн Вангагийн зориг төгс байдал нь л тэднийг аварсан юм. Вангагийн хоёр эрэгтэй дүү айлд зарагдахаар өөр тосгон руу явж, харин Ванга охин дүү Любкагийн хамтаар үлджээ. Тэр үед олон улсын байдал түгшүүртэй болж ертөнцийг дайны сүдэр нөмөрч байв. Хөршүүд нь Вангагийн герт үе үе цуглаж орчин үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн ярилцдаг байсан аж. Ванга хүмүүсийг дундаасаа мөнгө цуглуулж 15 гигантны сүмд дахил өргөх хэрэгтэй гэж дахин сануулжээ. Хэрвээ энэхүү өгөөмөр байж чадвал төрлөх нутгаас сүрэлт сүйтгэлээс хамгаалж чадна гэж үзэж байв. Харин хөршүүд нь түүнийг түгсний улмаас ийн хэлж байна гэж үзээд үл тоож байлаа. 1941 оны ихээр Вангад морьтон үзэгдсэн гэдэг. Тэр өндөр гайхам царайлаг цайвар өстэй байсан. Эртний дайчдын хөөх хуйг нь сарны гэрэлд туяарч байсан. Цагаан дис үл нь хийсэх моринд газар цавчлана. Морьтон гэрийн гадаа бууж гэрт орж ирсэн. Тэрбээр маш их гэрэл цацруулж байсан тул өрөөнд өдөр шиг л гэгээтэй боллоо. Тэр над руу харснаа хөнгөнсөн хоолоогоор. Удахгүй энэ ертөнцид бүх юм хямарч маш олон хүн амиа алдна. Харин чи эндээ үлдээд амьдрахсад болон үхсдийн талаар зүгнэн. Битгий ээ. Би чамайг орхихгүй үргэлж туслах болно гэжээ. Ванга Любкагаас морьтон давхиад явахыг харав уу гэж асуухад ямар морьтон? Одоо цаг хэд болж байгааг мэдэж байна уу? Та зүүрмэглээд зүүдэлсэн байлгүй гэжээ. Ванга Любкад үдсэн харсан бүхнээ ярив. Тэр хоёр сэтгэл зовсны улмаас үүр цайтал унтаж чадаагүй гэдэг. 1941 оны 8 дугаар сард Вангагийн зөвнөн хилжсэнчлэн Германы цэргүүд Югославийн хилийг даван Болгар руу цөмрөн оров. Өглөө нь ойр тойрны айлын хүмүүс бүгд дөрүүж нугтахад Ванга дүүтэйгээ хоцров. Өдөр нь гэрийнх нь хаалга онгож Герман цэрэг орж ирлээ. Хоосон авах юм юу ч үгүй айл гэдгийг нь харчхад буцаад гараад явсан гэдэг. Хэд хоногийн дараагаас хөршүүд нь иргэн ирлээ. Тэд Вангагийн дэргэд харсандаа итгэж чадахгүй гайхаж байв. Хэдийгээр Вангагийн сохорсон нүд нь хөдөлгөөнгүй, хоосон хിവэр байсан хөрш эмэгтэйдээ битгий уйл түүний оронд нөхрийнхөө хувцсыг бэлдэж хоол хий. Чиний Милан шүн зөвхөн дотуур хувцтайгаа ирнэ. Би түүнийг харж байна. Тэр жалганд нуугдж байна гэсэн үнэхээр биелжээ. Ванга далдыг харагч болсон тухай цуу амархан тархаж олон хүн түүн рүү цувах олов. Тэр хэнийг ч ялгалгүй тусалж байлаа. Тэрбээр далдыг хардаг төдийгүй мөн гайхалтай сайн домч байлаа. Түүний хүчээр өвчнөс гитэлсэн гих хүн одоо ч цөнгүй байдаг. Нэг удаа Ванга дээр 12 хүүхэд төрүүлсэн ч нэг нь ч хүн бололгүй багтаа өнгөрсөн гэсээр тариачин иржээ. Эмч нар хүүхдүүдийн үхлийн шалтгааныг эхэн ургийг умаад байхад нь сүргийн халтааснаас нас бараад байна гэсэн онош тавьжээ. Харин Ванга энэ бүхнийг өөрөөр тайлбарласан байна. Тариачин ир залуу байхдаа эхэн өвтөл насандаа жирэмсэлсэнд хүмүүсээс ичж дургуутсан. Нэг удаа ээжигээ айхтар гомдоосон байв. Тухайн үедээ тэр алдаагаа ухаарсан ч хожимдсан байжээ. Ээж дүү хоёр нь нэгэнд нас барсан байлаа. Тариачин ир энэ явдлыг мартсан байсан ч Ванга түүнд сануулж байгаль дэлхий яагаад түүнд хатуу хандан үр хүүхэдтэй болох боломж олохгүй байгааг тайлбарласан байна.
Чиний зовлонгийн шалтгаан эхнэрт чинь бас өөрт чинь өөрийн чинь хатуу сэтгэл байгаа юм. Хүн бүхэн насаараа зовхгүй тулд үргэлж сайхан сэтгэлтэй байх ёстой гэжээ. Нэг өдөр түүн дээр ахыг нь алсан алуурчин хэлж өгөөч гэж нэгэн цэрэг иржээ. Түүнийг өшөө авахлахыг хүсээгүй тул тэр хэлж өгөөгүй. Харин түүнийг өөрийнхөө нөхөр болно хэмээн хэлж цэрэгийг гайхшруулв. Цэрэг ирж сохор ихнэр авна гэж хүсээгүй тул итгэсэнгүй. Гэвч хэд хэдэн удаа ирснийхээ дараа Дмитрий Вангад гэрлэх санал тавьжээ. 1942 оны 5 дугаар сард Ванга цэрэгээр Дмитрийтэй гэрлэж түүнийгээ даган Петричэд очиж амьдрав. Вангаг дагсан хүмүүсийн цуваач тийшээ үргэлжиллээ. Удалгүй Дмитрий цэрэгт татагдж Грект хуваарлагдсан ба шинэ байшин барьж өгнө гэсэн амлалтаа дөнгөж 1947 онд л биелүүлж чаджээ. Цэрэгт байхдаа бие муутай болсон Дмитрийн эрүүл мэндийн байдал байшингаа барьсны дараа бүрд ордов. Явандаа Дмитрий архиуч эхэлсэн ба Ванга энэ бүхэн юугаар дуусахыг мэдэж байсан болохоор түүнийг архиухаа болохыг хичнээн ятгаад ч дийлсэнгүй. Түүнийг хувийн амьдралдаа хичнээн их зовлон амсж байсан талаар хүмүүс огт мэддэггүй. Тэр энэ бүхнээ үл хайхран өөрийгөө бусдын сайн сайхны төлөө бүрэн зориулж байлаа. Дмитрий 42 настайдаа элэгний хорт хавдраа насарав. Түүнээс хойш Ванга билүүсрэлийн хар алчуураа хизээч тайлаагүй билээ. Харин түүнийг зорьсон хүмүүсийн цуваа тасарсангүй. Заримдаа гэрийнх нь гадаа хэдэн зуун хүн цуглаж хонож өнжих явдалч гарч байлаа. Вангагийн дэргэд хүүхэд насаа өнгөрөөсөн Стоянова Вангагийн тухай ном бичиж олон сонирхолтой тохиолдлуудыг дурджээ. Ванга уулзсан хүнийхээ амьдралыг бүхэлдэнд бүр өчүүхэн жижиг зүйлийг ч орхигдуулалгүй ярьж чаддаг байжээ. Түүнтэй уулзаж байсан алдартнуудын дунд алдарт зураач Рерих байв. Ванга түүний гэрт байгаа гайхам цагаан люнхаа цэцэг бүхий керамик варыг дурдаад энэ бол таны гэрийн хамгийн чухал, хамгийн оюунлаг чимэг юм. Гайхам сайхан люнхаа цэцэг надад цаст гямлай төвдийн тэнгэрлэг цагаан өнгөөр гялалцсан үзэгдэж байна. Тэндээс төвдөөс хүн төрлөختний түүх эхэлсэн ба энд тентхийн хүмүүсийн гайхалтай нууцлаг олон онцгоны тайлалч бий. Чиний аав чинь зөвхөн зураач байгаа зогсохгүй. Аавгаа их зүнч байжээ. Түүний зураг болгоно зүгнэл юм. Тэрбээр зүгнэлүүдээр шифрлсэн ба маш мэдрэмтгий ухаалаг зүрх сэтгэлэл тэдгээрийг тайлж уншина. Чи аавынхаа үйл хэргийг хичээн үргэлжлүүлэх ёстой. Чи ийм тавилантай гэсэн мэн. Хүмүүс Вангагаас хүний амьдралд тохиолдох гэж буй гай зовлонг урьдчилан зайлуулж өөрчлөх боломжтой эсэх талаар асуудаг байв. Ванга хариуд нь үүнийг хийхэд миний чадал хүрэхгүй. Тэгээд ч хүний хувь тавилан цаанаасаа өөрчлөгдөхгүйгээр зурагдсан байдаг гэжээ. Алдарт зуунч Ванга 1996 оны 8 дугаар сарын 11-нд 84 настайдаа таалал төгссөн юм. Унтаа зуунч хэмээн алдарсан агуу зөгнөгч Эдгар Кейси. Хүн төрлөختний түүхийн он дарааллын бичгийн хуудаснаа Нострадамус, Ванга, Эдгар Кейси гэх мэт гайхалтай хүмүүсийн нэр дурддагдсан байдаг. Эдгар Кейси нүдэн анин зүүдний ертөнцөөр аялах үедээ зүүн савингоо хэлдэг байв. Харин сэрснийхаа дараа тэр тухай юу ч сандаггүй байсан гэдэг. Тэр бол дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай зүүн бэлэгтний нэг Эдгар Кейси юм. Түүнийг алдарт зүүнч Вангагаас дутахгүй гэлцдэг. Ангаах ухааны ямар ч мэдэгдэхүүнгүй тэрээр элдв өвчнийг андахгүй уншилж хүмүүсийг ангаадаг байжээ. Эдгар Кейси 1877 оны 3 дугаар сарын 18-нд Америк нэгдсэн улсад төржээ. Алдарт сүнс судлаач Эд Шиттэн хэмээн нэрд гарсан Эдгар Кейси 30-аад оны дунд үед хүмүүсийг алсын зайнаас сэмчилдгээрээ зартай байсан бөгөөд тэрээр парапсихологийн шинжлэх ухаанд томоохон байр суурь эзэлдэг. Кейси эмчилгээ хийхдээ гипнозын хагас унтаа байдалд орж энэ үед нь түүний амаар элдв төрлийн сүнснүүд тэрхүү өвчтний онош болон хэрхэн эдгэрүүлэх талаар хэлж өгдөг байжээ. Кейси өөрийнхөө тухай ярихдаа намайг 13 настай байхад манайх Кентукки мууж улсын Хопкинсвилле хэмээх нутагт хөдөө аж ахуй эрхлэн амьдардаг байсан билээ. Энэ үед л өөрийнхөө гоц чадварыг олж авсан юм. Нэгэн өдөр ганцаараа гэртээ сууж байтал би гэртээ ганцаараа бус байгаагаа гинэт мэдэрсэн бөгөөд дээшээ хартал нэгэн эмэгтэй хүн өмнө минь зогсож байлаа. Тэр эмэгтэй нарны эсрэг зогсож байсан тул би түүний нүүр царайг сайн харж чадаагүй юм. Тэрээр юр бусын маш уянгалаг хоолоогоор надтай ярилцаж чиний мөрөглийг би сонсоод ирлээ гэд чи хүссэн зүйлээ надад хэл. Би чиний хүсэлтийг биелүүлье гэсэн юм хэмээн ярьжээ. Кейси энэхүү бүсгүйд би хүмүүст тусалж ялангуяа өвчтэй хүүхдүүдийг эмчлэхийг хүсэж байна хэмээн хэлсэн байна. Үүний дараа тэр бүсгүй гинэт ирсэн шигээ гинэт алга болсон тул Кейси энэхүү болсон үйл явдалд нэг л итгэж өгөхгүй ухаан санаа самуурсан мэт санагдсан ажээ.
Кэсигийн багш нь түүнийг хичээлдээ анхаардаггүй хэмээн үргэлж загнаж эцэг эхт нь хэлдэг байсан бөгөөд эцэг нь түүнийг ч зөвшөөрдөг ажээ. Ийхүү нэгэн өдөр эцэг нь түүнд зөв бичгийн дүрмийг заавал зааж сургахаар сулгасан байна. Гэтэл гэнэт түүний чихэнд өнөөх бүсгийн уянгалаг дуу хоолой сонсогдож чи одоохон баг зэрэг унтчих. Тэгвэл чи бүх зүйлийг сурна гэсэн ажээ. Кэси ядарч байна хэмээн эцэгтэй хэлж баг зэрэг амрахыг гуйгаад тэр чихтэй хэвттэл дороо унтсан байна. Удалгүй Кэси босч эцэгтэйгээ өнөөх зөв бичгийн дүрмээ яртал тэр хизээний бүх дүрмийг мэддэг болсноор үл барам аль номны хэддгээр хуудсанд ямар зурагтайгаар тэрхүү дүрмүүдийг бичсэн байгаа хүртэл дуржигнан ярьсанд эцэг нь ихэд гайхаж байжээ. Түүнээс хойш Кэси ямар нэгэн номыг дэвлэн унтсан даруйда тухайн номыг бүр цээжилчихдэг болсон байна. Удалгүй Кэсид анх удаага хүнийг эмчлэх онцлог чадвараа мэдэрсэн нэгэн үйл явдал болсон байна. Тэрээр хичээлийнхээ завсарлагаанаар гадаа явж байтал хүүхдүүдийн тоглож байсан бөмбөг санамсаргүйгээр түүний хөдөөнд ирж цогсон ажээ. Тухайн үедээ сүртэй өвдөж хавдаагүй тул энэ талаар нэг их тоолгүй гэртээ харсан боловч тэрээр удалгүй бөөлжиж халуурч гэмтэл авсан болох нь тодорхой болсон байна. Гэвч тэр шөнө Кэси зүудэндээ ямар нэгэн зүйл яриад байгааг нь эцэг их нь босч анхааралтай сонсвол бөмбөг нь цохиусны улмаас нугсандаа гэмтэл авсан бөгөөд түүнийг маргааш сонгон эрдэн шишин гурил мөн өөр зарим ногооны хамт зурч хүзүүн дээр нь тавьбал хурдан эдгэрнэ хэмээн ярьсан ажээ. Эцэг их нь хүүгийнхээ ярьснаар эмчилж үзэх нь лавтай хор болохгүй хэмээн ярилцаад маргааш нүнх зүүдэндээ ярьсан ёсоор нь гурил зурч хүзүүн дээр нь тавьснаас хойш хэдхэн цаг болоод Кэси цоо ирүүл болсон байлаа. Харин тэр өнгөрсөн хэдэн өдрийнхөө үйл явдлыг огт санахгүй байсан гэдэг. Энэхүү тэр Юр бусын чадвартайгаа бага насандаа мэдэрч насан туршдаа түүнийгээ хөгжүүлжээ. Кэси ямар нэгэн хүнийг үзэхдээ орон дээр аятайхан хэвтээд далд ертөнцтэй холбогдсон унтсан мэт таг болдог. Тэгээд сонирхож буй асуултанд нь хариулдаг бөгөөд сүүлд нь энэ бүхнээ юр сандаггүй байсан нь тэрээр мэдээлэл авахын тулд гүн трансад ордог байсны баталгаа юм. Алдаж хэлсэн тохиолдолд мөнгөө үг дуугүй эргүүлэн өгдөг байсан тэрээр олон хүний өвчнийг оншилж олон хүний бизнес тусалсан гэдэг. Кэси 14,000 орчим зөгнөлт зураг сүлдээсэн бөгөөд тэднийг унтаж явах үедээ зохиосон учраас нойрсож буй зүнч хэмээн алдаршжээ. Виржиниа Бич хотын судалгаа шинжилгээ ангижрал гэгэрлийн холбооны хаан дээр Кэсийн трансын төлөвт байхдаа хийсэн зөгнөлүүдийн тоо томшгүй олон бичвэрүүд үлдсэн байдаг. Тэд бараг бүгд биелсэн юм. Кэси Япон ус номхон далайн усанд автна. Шинэ зууны босгон дээр Калифорни газар хөдлөлтөнд өртөн устна гэх мэтчлэн зөгнсөн байдаг. Тэрээр шинэ зууны эхэндээр тохиох эрс сэргэлтийн тухай өөр олон зөгнөлүүдийг хэлсэн байдаг. Америкийн агуу зөнч Кэси 20 дугаар зууны дунд үед буюу 1945 оны 1-р сарын 3-нд нас барахаасаа 1 сарын өмнө Эдгар Кэси коммунизм нуран унаж зөвлөлт холбоот улс ойрын ирээдүйд задарна гэж хэлсэн нь тухайн үедээ идэвхтэй аргагүй зүйл байлаа. Учир нь улаан арим дэлхийн 2 дугаар дайнд ялалт байгуулж сүр хүч нь эд оргилсон тэр цаг үед галзуу хүн л ингэж хэлэх байсан биз. 20 дугаар зуунд дуусаагүй байхад л коммунизмын мөхөл эхлэнэ гэж тэр хэлээ зогссонгүй. Коммунизмаас ангижирсан Орос оронд хямрал нүрлэн. Тэр хямралыг мөнгөн тэмдэгт дээрээ бид бурханд итгэдэг гэж бичсэн арт түмэнтэй нөхөрсний хүчинд ажралгүй давна гэсэн байдаг. Шилжилтийн үеийн хямрал хүндрэлтэй Оросын эдийн засагт яалтчгүй Америк доллар хүчтэй нөлөөлж байсан нь түүний зүүн үнэн болохыг нотолдог. Тэрч бүхэл зөвлөлт холбоот улс коммунизмын дараах шилжилтийг амжилттай гэдэлж 2010 он гэхэд хуучны их гүрний нөлөөгөө баттай сэргийн тогтооно гэжээ. Орос улстай сайн харилцаатай улс орнууд амар тайван амьдарч хөгжих болно гэж тэр хэлсэн байна. Тэр 2010 оноос Оросын албаны улс хуучны холбоотноо эргэж сэргийн зөвлөлт засгаа тогтооно хэмээн зөвгөнсөн байдаг. Хэдэн жилийн өмнө үүнийг хид ими яриа гэж үзэхээр байсан бол одоо энэхүү зөвнөл биелэлээ олоход болохгүй гэх газаргүй болжээ. Кэси шашны талаар хэрхэн зөвнөж байсан нь онцгойлон анхаарах асуудлуудын нэг яалтчгүй мөн. Оросын шашны хөгжлөл дэлхийн ертөнцид амар амгалан итгэл найдвар авчирна гэж тэр бас үзэж байв. Хятад улс төрийн хувьд хүчрхэгч нь. Тэгэхдээ Христ шашныхан улс төрд ихээр орж ирснээр ийм хүчрхэгч нь гэж тэр зөвгөнжээ. Хятад нэг л өдөр Христийн шашны үлгий болно. Хүмүүний хэмжүүрээр үүнд урт хугацаа хэрэгтэй ч Бурхны зүрх сэтгэлд энэ бол нэг л өдөр. Яагаад гэвэл Хятад сэргэн гэж тэр хэлсэн байдаг. Хятад гэдэг орн сэргэн мандаж хөгжлийн хурдаар дэлхийн шилтгүүдтэй өрсөлдөж эхэлнэ гэдгийг ямар ч бодлогч судлаач зориглон хэлж чадхааргүй нөхцөлд тэрээр ийм хэлсэн нь өнөөдөр түрүүчээсээ биелж эхлээд байна.
Алдартай зүүн бэлэгчид ч аюул ослын тухай удаадараа сэрэмжлүүлэн ярьж байсан. Нойрондоо зөгнөдөг Эдгар Кейси 21-р зууны эхний хагаст маш том геологийн сүрэл болохыг урьдаас олж харжээ. Кейси галтуул дэлбэрэхэд нар сүүмийн бүүдэж, үнс нурам нүд наалтуулж эхэлнэ. Өрнөдийн хэсэгт дэлхий хагарах болно. Бүгд далай тэнгист живнэ. 21-р зууны эцэст дэлхийн цаг уур үндсээрээ өөрчлөгдөж, Алс орнод Сибирт банан, манго жимс ургана. Африкийн өмнөд хэсгийг мөс бүрхэн хэмээн өгүүлжээ. Тэр өөрийн энэ зөвгөнлөө одон орны тооцоогоор баталсан гэдэг. Дэлхийн 3 дугаар дангиж болохгүй. Харин оронд нь түүнээс дутхгүй хор хөнөөлтэй байгалийн гамшигт үзэгдэл сүрлүүд болно гэж тэр байгалийн мөхөл сүрлийн шинж дохио хараахан ажиглагдаагүй 1930-аад онд зөвснө нь өнөөдөр эд биелэлээ олсоор байна. Нью-Йорк, Коннектикут зэрэг Америкийн дорнод хэсэг газрын хөрснөөс арчигдана. Хавийн арлын галтуулууд сэргэхэд үүссэн хүчтэй давалгаанууд 3 сарын дараа Калифорний өмнөд эргийг усанд автуулж ор мөргүй болгоно. Карибын тэнгист газар шинээр бий болно. Антарктидын газар ил гарч ирнэ гэдэл олон зүйлийг тэр зөвнсөн байдаг. Нойрсож буй зүнч Эдгар Кейсигийн дэлхийн туйлууд солигдох тухай соронзонд туйлууд байраа солино хэмээн ярьжээ. Түүний өгүүлснээр энэхүү мэдээлэл эртний Египтийн пирамидуудын бүтцийг судлах үедээ олж авсан гэжээ. Энэ үйл явц байгалийн томоохон хэмжээний гамшиг дагуулна гэдгийг ч тэрээр үгүйсгээгүй. Америк нэгдсэн улс бусдаас илүүтэй өртөх бөгөөд газар нутгийнх нь ихээхэн хэсэг усан дагуур орох тухай Эдгар Кейси зөвгөнсөн юм. Албан ёсны шинжлэх ухаан элдв экстрасенсуудын таамаглалд төдийлөн ач холбогдол өгдөггүй хэдий ч харин Кейсийн зөвнөлийг үнний хувьтай хэмээн үздэг. Эрдэмтдийн тооцоосноор дэлхийн соронзонд туйлуудын шилжилт хамгийн сүүлд 780 мянган жилийн өмнө явагдаж байжээ. Сонирхуулахад 1900-аад онд Эдгар Кейси Сфинксийн баруун савар доороос олдох нууц өрөө хүн төрлөختний өмнөх өндөр иргэншлийн тухай ярина гэсэн бол Японы судлаачид 1989 онд үнэхээр уг баримлын зүүн хөлн доороос Хефрений суврагыг чиглэсэн нарийн хонгил байгааг радиологисаар илрүүлсэн байдаг. Тухайн үед Египтийн засгийн газар уг судалгааг үргэлжлүүлэхийг хоригдсон нь олон улсын судлаачдыг гайхшруулж байлаа. Аливаа зүүн бэлэгтнүүдийн нэгэн адилаар тэр үл итгэгчдийн дайралт давталгоонд байн уртдаг байлаа. Нэгэнт биелсэн зөвгөнлийг нь ч хүртэл өгөөсгөх гэж оролдож байсан үе бий. Кейси өөрийн авьяас чадвараа лабораторийн нөхцөлд шалгуулахыг хүсдэггүй байсан нь ийм эргэлзээ танилцааг үүсгдэг байж ч мэднэ. Гэхдээ тэрээр өөрийн хэлсэн бүхэн нь хэрхэн биелснийг эргэн харахаар 2100 онд эргэж төрнө гэж хэлчихэд бурхны оронд оцсон байдаг.